你们以为这是一把枪吗？不是，这是一支非常好听的吹奏乐器。사람들 다 혼단 단일 초스피처가 좀 뭐? 만에 먹는 돈도 스크네? 너무 걱정 마. 노조를 그주태 떡을 림보간 단일 초사로네. 아띵도 뭐? altı şüve dinşo. 아띵도 올음지는 하마가 소이쇼. 혼자 독시 할 수 없다. 어떠리면데 의시면데 어느들 다 혼자 다닐 줄 그저가 가다가딘 흡좀 보스 내게 놓스 파란소신 하산도 못할 희생 흔들린 보스 할 동안 놓고 여러 흑인 장디 제시지 어떤 어루 장디 여러 흑인 어떤 림보 나 자 제가 된 활삭한 림보가 아니네 사가 아르틴 흑좀에 흑좀 특자가 아르틴 도버스 허천 아르틴 올릭스도 정리를 막선 사람도 없나 자 또 흑좀에 다닐 줄이 자 애는 하르딘 보아도 또 하산담 못할 희슨 파란소싱 흔들린 림보기다 파고 흥디기네 애는 림보기로 또 맹가 저렇게 좀 나타나는 위세 파란색이 흑주민 희득 다한 박시 타이어 승훈보다 스틸리지 희득을 했습니다. 이게 희득을 했으나 따라 어떤 파란색 아트문도 선수가 돌때 아트 치워던 디토르 같은 치워던 뭘 있는 선수가 돌때 몇든 얘네 흑주민 맛이 할듯 없습니다. 자, 지금 얘네 흑주민 돌아간 아이들과 다른 때 인터넷에 우대이득 지금은 그런 것을 있지만 얘네 릭스 하이릭스 얘는 그런 것을 인터넷 무슨 앞치기 말다 자 임닉사한 흑좀 봐가 자 지금 어떤 일주일 지hin이 한다라 민간함은 좀 늦친 너는 나오고 있어 게르만 오스 더구나 네 흑좀 자스트 토모이 타나오 에나위 내리 행디 보무기드 에나보로로또 엔 파란지 엔 흔들림 보내 소렌데 이흐르 ur치도 히지 저러한 아이도분의 후에서부터 어떤 아론 토던 아이도분의 누히 스티브즈 그렇지 오늘에서 갖다 놓았어 아론 허율 렌동 안정지시다 허버트 다로딘 덕치 이게 저또 어려울지 이놈의 흑중트 메르기지리우도 맛이 대시도 쓴발 먼저도 또 흐리키친치 고로 남은 게 낫지 그늘 흑중트 흑임 메르기지리 없으면 지금 그렇게 거야 애노도 들은 대로도 봐 애노도 아롱 허일 대로 대주었나 엔침 바사 아틀라 고론 기스케히슨 자 엔니 인케자 엑스완 인터 살치들 하이르기스완 자 인터 힘을 아들라 구딩 히지만 임시 같다 좀 애노도 또 하라산도 못할 희승고니 오늘도 또 차강 고달 희자라시면 애노도 또 희자라스나 따라오도 또 게르만의 아톰네 토모이가 그래 리고드슨 이면서도 또 애니 흡주민한게 테리 흡주민한게가 부르게 흘리겠습니다 지금부터 또이네 보모도 낸 어리한 자석가서 의존단이 유명을 내려왔으면 매고 더고 보모 장띠기 내렸습니다. 즉 게르마노신 보모 내림지도 어떻든 보게 내렸습니다. 자, 제가 또 엔후 흡주민에 허주면은 하이로신 아톰보고 혐말하는 것이지 야말 말하는 것인 곳도 파란색 옷은 hil지 어떤 ene 단호도 만에 사한 흔드는 하르림분에 하산던 림분에 소린데 인그 자르임 인그 의치된 한 모습도 단호 게르만의 보무 장디 게 내려오거든 단에 옷을 주었으면
энүүнд бол одоо манай Францын арт түмэн маш их сонирхолтой гэж. Ингэж одоо их саналаа төвшүүлсэн юм байна. Ингээд одоо тэр үед одоо ямар байгууламж байдгийг байх юм лээ. Тэгээд одоо би сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээ юу болсон чи энэ нэг учир юу их хэрэгээр үжиж маш чухал учраар үжиж их хэрэг гэж маш чухал учраар үжиж хоёр улсын ийм нэг харчааны байгууллага хоорондоо суугаад их ярилцаал тогтоол гаргаж гинэ. За чивэл одоо энийх дөөгөө бөөмүү чандины нэрийг өөрчилъя гэж. Бид бүр Европын улсууд байхгүй юу? Чихэндээ болуулаа. Энүүний болуулаа. Европын уртын бүгжин нэрлэе. Юуш. Өвдүү чандыг нэрлэе гэж. Ингэж тогтоол гаргаж. Энэ хэрэг ингэ намдаж гинэ. Тэндээ хоошоо бол одоо энүүний бол өвдүү чандыг гэж нэрлэдэг болсон юм. Тэ энэ энтраас ийм үжиж гарнаа. Энэ соёл гэдэг бас гिचгүй юм байна шүү. Бид эрт нэг өдөр бүр явна. Мөнгө хүн гэж байдаггүй шүү дээ тийм ба да. Бүр явна. Тэгэл хамгсууд юу үлдэнэ гэвэл соёл үлдэнэ. Түүх үлдэнэ. Иймээс бид эрхөө шиг өөрийнхөө соёлоо хамгаалж явах болохгүй шүү. Эрхөө шиг хамгаалж явах хэрэгтэй. За чандыгаа масчахан танилцуулчихъя. Энэ үний бол манай шампан айл хөгжмийн бүлгмийн одоо мууган зүү доторх мөнгөн хүүхэн гэсэн нэртэй. Энэ үнэ сайхан хөгжимдөх тэр гарч ирж байгаа аялга нь бол одоо ингэж гитар гэж хэлдэг юм аа. Шүүчин мигауин гэж ингэж нэрлэдэг. Тэгэлэн бол ийм сайхан өндрөөр гардаг ийм сайхан шүүчин мигауин шиг ийм нэг шог ах юм уу заавал энэ цаг энэнгээр ирж үргэлж биелүүлдэг юм л та. Дууралт нь ямар байдаг юм бэ биднээс сонсоод. Би одоо гिचрэн жилүүлээс уулцсан юм даа. Одоо доор 8 градусны аялга нь юм шиг байд. Одоо дээр 2 дугаар 8 градусны аялга юм байна. Одоо дээр 3 дугаар 8 градусны аялга бол ингэс их өндөр явна шүү дээ. Ийм 3 градусны дууралтын илгаа тийм ээ. За 지금 одоо
Жиньер Максын дуутай танилцъя бид. Мэлчгээ багш гэсээр баг хүмүүс бүр мэднэ. Хэлэнгүй хөдөө талд мөнгөний нар мандлаа гэдэг энэ дууг бичсэн их хөгжмийн зохиолч. Чигвэл энэ хүн бол Оросын Москвын шинээс төгсөж ирсэн. Ингээд бол энэ хүн бол энэ дуулж жижиг одоо гëжиж ш. Энэ талаар бол манай өвөр Монголд маш их гарч итгэлтэй их урлагч их хөгжмийн зохиолч шампанаар гэж удирдахч юм аа. Тэгээ энэ багш хийж бидэнд 3 өдөр хичээл орсон. Энэ хичээл гол юу юм бол одоо хорчин ардын үлгэртүүнээ тухай ойлголт гэсэн. Энэ энэнгээр сэтгэлж яагаад бидэнд 3 өдөр энэ хорчны үлгэртүүдийг ярьсан. Тэгээ бол одоо энэ мэлчгээ багш одоо энэ Жиньер Мари дуусан байхгүй юу? Үлгэрийн бол бидэнд ярьж. Дөгөм ярьчихад тэгээд дуусан байхгүй. Чийсэн бид гайхаж. Үгүй. Энэ чинь одоо магтаал дуу шин. Жанг дуу шин. Мэлчгээ багш гэж мөнөө. Нэг инфуж солиагүй. Материал байгаа. Жиньер Мари ардын дуу гэж. Ингээд одоо 2000 он болоход одоо манай өвөр Монголд энэ хүн галуу гэх нэг дуу. Энэ Баянуурын хүн галуу биш. Энэ их сүлд гарч ирсэн. Одоо айлгын бас Жиньер Мари. Одоо Жиньер Мари айлг. Тэгээд одоо тэр ингээд дуулаад байд юм аа хөрөөс. Хүн галуу нээсэ хормост дээрний дилээ халлих сүтэн газарын дээр хангар минь холоо яваад газарын хэсэр хүрхүү хичээ үрд миний лачээн дүү гэдэг. Одоо энэ уламжлалын дууч болон энэ одоо орон саханы бүлхмийн дууч болон энэ дуу ихээр дуулж ирсэн юм. Тэгэхэд нэрэнд хүн галуу гинэ. Тэгэхэд энэ бас нэг сайхан энэ дуу. Тэгээ би их гайхаж. Ингээд бид айрын гарсан дууны дэвтрээс энэ дууг ярьжээ. Одоо энэ бас Жиньер Мари бас нэг ондон бамбан байх юм байна. Одоо ирээд баг болцсохгүй. Тэгэхээр одоо 2000 бөгөөд одоо 5 он байсан саран байна. Энэ өвөр Монголын хянан үйлдвэрийн дэг дарга дэлгэр чамжаан байсан. Энэ бол их уран бүтээлч хүн. Ингээ тэр үст одоо фүү чамжаан хийжсэн. Тэгэхээр бид хоол одоо нэг гарыг боодд явж байгаа одоо пингви хэнагчаар ажилласан. Тэгээд бид энэ дууг нийтээ ингээ авсартаа юм гээд хэнийшэл дуулаа яваад байд. Тэг гинт дэлгэр өгч гэж. Хоёр цагаана. Чин хонгод өгсөн дууны үлгэрийг мэднэ үү? Би энэ Жиньер Максын ардын дууны хай байж байгаа. Энэ үг нь яхаа ийм үг ороод ирчихсэн. Ой. Чи мэдгүй юм уу? Би л мэдгүй. Хой энэ чинь одоо байж 1950 хэдэн оны учраас энэ Чамчуудын жихэн чам өвөр Монголд ирж нэг Монгол кино байсан. Чи энэ киноны удаач гинтхэн энэ Жиньер Максын ардын дууг сонсоход энэ айлгуу маш гоё байна. Ингээ нэг дууны үг бичдэг хятад хүний олуулаад нэг энэгийн дууны үгийг бичүүлээд тэгээд энэ кинондор ингэ дуулж ийн шүү. Энэ хүн галууны чин дуулдаг тэр маягаар хятараа чиг дуулж их юм аа. Тэгээд бид энэ чинь харин энэ Жиньер Мари яваач киноны одоо чаач хийж болж одоо ингэж хуурж ингэж хүн галуусан нэрээр ийм нэг энгийн дуу болж ингэж нэр нь бас хуурж айлгуу хөрөхгүй дууны үг нь бас ингэ хуурж гэсэн. Энэ үний сайн олж мэдчих. Тэгвэл энэ хуусан хаа гэж бол одоо манж үндэстэй юм. Тэгэлээ бол тэр бол нэ одоо манай Монгол үндэстний уртын дууд бол маш их дор багтай. Ингээд бол одоо 1961 онд бол одоо шилийн голтой ичиж хааж багшаас бол барах жил хагас гэртээ бол уртын дуу сурч байна. Ингээд бол шилийн голын нарийн сагсан уртын дууг бүр тэгж аваад сурч аваад ингээд одоо өргөлжлийн цаашаа ингээ яваад одоо хочин нутг жирэн маймахаар хурж ингээ сайхан ариун ардын дууг сурч явуулсан дагуу мөн бас энэ Жиньер Мари танилцсан. Тэгээ хосуугаа багш чаяа энэ ямар сайхан гоё дууны биш вэ. Тэгээд энэ Жиньер Мари дууг энэ одоо нотын ингээ аваад тэр үгийн
одоо 이게 хамгийн анхан одоо нагур банжан одоо Жигэрмагийн тэр үгийн саранд татар орчуулж аваад 지가 베이징에 붙였습니다. 제가 энэ Мянгасан жун 64 болоход манай улс шин дундус байгуулсан 15 жилийн ойгийн ихэр бэлгэлэх юм нэг их үдшилж өгөх. Энэ үний бол 63 оноос эхэлж байгуулж ариун хүний чуулж ингэж чухамтгэл хийсэн. Тэгвэл энэ өөрсдөө хууsunгагийн дуучнаар тогтчих. Тэгээд хэлж хаяа чи өөр Монголоор яваад ямар сайхан их намаа магтсан, их улсаа магтсан ингээд өндөтрэ бүлхэмлээ магтсан, богшиг магтсан сайхан дуу байна гэж. Тэгээд бодож аяа би нэг сайхан аялал болсон юм. Би өөрөө дууны үг бичиж хэлж. Боломж чи хууsunгаа нэг сүндэр энэ сайхан дууны үг бичээ. Ингээд сах хааж аваас зурсан шилийн гарын сайхан ардын дуу нэгийг сунгаж аваа өмнө чангар оруулаад араас нь Жигэрмаа шин сайхан магтаал дуусан нэр чангар гэсэн үг. Ингээд дуулаад ингээд энэ их үдшилэг нэг сайхан тоглолт болсон юм байна. Тэгээд Мянгасан жун 64 оны 10 дугаар сарын 2-ны арай Ленин давхар тамирчсан ардын их хурлын тэнхимд анх удаа нэг том их юу гэж хэлнэ даашин инье удаш шидумфан тоглолт хийсэн байна. Ингээд маш их агуулсан. Ингээд Мянгасан жун 65 онд эргээд энүүний хянаа байлаад ингээд бүх өсөл гарна. Ингээд энэ магтаалт жан гэдэг тоглолт ингээд тарж авсан. Ингээд нэг бодхолом болсон их гайхамшигтай учраас. Ийм нэг үг байд юм. Хэрвээ алтан юм бол хижээч газ гэнэ ийм нэг алтан үг байд юм. 지금 энэ Жигэрмаа сайхан ардын дууны аялгүй яг алтнаас хол үнэтэй угаан соёл байсан илэрхий байна. Амаргүй юм байна. Ардын дуу гэж амаргүй юм байна. За тэгвэл бид ардын дуугаан дуулж явъя. Ардын дуугаан хайрлаж явъя. Алтмнэ зохиосон ардын дуу бол алтан мөнгөлөөс хол өнөртөгтэй. Угаан соёл шүү. За би хөгжмийн зохиолч Шимбонаар хөгжмийн удирдлагч байна. Хайрцагч минь дараа чинь дугаартаа болчихчих.